Сайн байцгаана уу? Цагсан бөмбөгийн 3-3-ын Шигшээгийн тамирчин Инх Батын дэлгүүр. Багийн спортын нэг төрлийн юм болохоор би нөгөө үдэг айлуулах нөгөө үүргүүд дээр нь бас нэг гоё хуваарлагдаад тэгээд ер нь одоо жишээ нь нэгэн дээр нь одоо мэдээж бид нар чинь нөгөө тэмцээнд оролцож байгаа учраас нэгэн дээр нь алдаагаар нэг нь ялдаг тэгээ багийн спорт чинь тэгжиж нөгөө нэг шиг явдаг. Тэнгүүд яг нөгөө тэгэл ер нь маш сайн уран зориг өгсөн гэж бодож чинь ер нь өөрийнхөө нас багийн спортын хөтөлбөрөөс ягаад тэгэхээр нөгөө багийн спорт гол нөгөө өөрийнхөө багийн хүнээс болж өөрөө мянга хичээсэн ч нөгөө өөрийнхөө багийн өмнөөс нь хожигддаг болохоор гişүүнээс болж тэнгууд ямар тач нөгөөдтэй нэлийн л одоо зүгээр шүү те тиймэрхүү дэмжлэгүүдийг хэлсэн. За яг тийм нэг шинэлэг гэдэг яг нэг одоогор яг өөрийнхөө мэдэрсэн бол байхгүй нэ яг ямар тач багийнхантайг бол айгүй гоё маш том нэг амьдралдаа нэг маш гоё дурсамжийг бүтээсэн тэгээд нөгөө өөрийгөө маш гоё сорилтод оруулсан тэрэндээ бол маш баяртай байна. За ер нь яг тийм бууж өгөх бодлууд нэх бас орж ирээгүй. Ер нь бол маш хэцүү байсан. Тэгээд мэдээж бид нар чинь Монгол улсын төлөө бас Монгол улсаа төлөөлж явж байгаа. Тэгээд том шоунд оролж байгаа учраас бүр ингээд дотроо бол бүр 100% дайцсан юм. За мэдээж ялах мэдрэмж хамгийн гоё байсан. Гэхдээ бидний нэг даалгавар байгаа. Тэн дээр бид нэг яг багаараа ингээд амар ажиллаж байгаа. Тэрийг нэг асар хурдан хугацаанд дуусгах чадсан байхгүй. Нэлээд хугацааны дараа л да шоу ихснээс хойш тэнгууд бид аль дээр нэг гэр бүл болцсон те бүр ингээд нэг баярлагтаа бүр ингээд амар баярлал нэг л студиэс гараад бид нар чинь буудалд очиж амрах хүртлээл ерөөсөө тэрийгээ баг ингээд байнга яриад ерөөсөө маш аз жаргалтай байжсэн. Тэгэл тэр надад айгүй гоё дурсамжтай. Доороос авчих юм л да. Хоцсон багийн сэтгэл үнхээр гоё янзтай. Янзтай юу? Бид үнхээр алсан. Болоо олгосон дараа нь үзээрэй. Олгосон. Та нар үзээрэй. Заавчгүй. Netflix ирэх аваа. Төлгөө яасан? Алсан. Юуны Халаалтай гээл ам. Хөөхөө халаалт үсэ. Өө энэ дотор юу вэ штэ? Нөгөө нэг Далай ламын үйл шүү дээ. Тэр ингэ болчих юм. ээж шууд бичээд эхэлчихлээ ямар амар юм бэ? За энийг оруулах шүү. Наач гоё шүү. Ээж. За манай Адиас өрн бол ерөөсөө маш тийм хүчрхэг. Ер нь бол нэг эмэгтэй хүнээс ер нь гарахааргүй тийм маш их хүчрхэг. Одоо энгийн үед айгүй тийм хүүхчиг ерөөсөө яг л амар тийм нөгөө эмэгтэйлэг байж бол яг нэг тухайн талбай дээр гарахаараа маш их хүч гардаг. Тэгэл бид нар бас хоорондоо маазраал ингээд чи ер нь энэ чи чамайг дийлэх эмэгтэй алга ерөөсөө чи ирчүүттэй нүцэх юм биш үү гэл тэгж ярьчихсан. Түрүүгээ зогсож штэ. Микрофоны яард. Миний асуулт хэрэглэж. Чангааж. Намайг сайн явуулахгүй. Тарамтч. Энийг сайн явуулах. Монголчууд ийм байхгүй. Жоог амьслууд хэрэг дээш явж байгаа. Тэр өдрөөс хойш одоо Адиад харьцаад айгүй хэцүү болсон. Монголчууд ийм байхгүй. Нэг хэрүүлээгээд юу сайн байсан ч юу гэж хэлж хийж байгаа. Зөндөө хэлсэн байхгүй. Тэр одоо сүүдрүү тэр үгийн бааш тавгаарсан. Үнгүүтэй шатсан. Тэр одоо бүр гань ийм болчиход байгаа одоо наас ингээд байнга юусаа загвар үзүүлээд юусаа. Акчиг иймэрхүү барихад яана гэдэг аргид одоо ерөөсөө ийм. Аагаад тэнцээд илтээд гараа зангидсан тийм. Амар өөр. За ханц хөрөнгөний хувьд бол бас айгуу дайчин. Ерөөсөө талбай дээр гараад тэгээд нөгөө талбайн бос үйт ч гэсэн биднийг ингээд айгуу тийм уур амьсгал талаас нь айгуу тийм гоё байлгадаг. Тэгээд талбай дээр гарахаараа бас нөгөө багийнхныгаа маш их ирчүүч өгдөг. Янзи үнэхээр гоё. Юу зүрх штэ. За багийн ахлагч Орхонбаярын хувьд бол маш хүчрхэг. Тэгээ ер нь сэтгэл зүйн маш өндөртэй. Тэгээ бүхэл зүйлийг ингээд болгоно те. Ерөөсөө энийг ямар ч асуудал хэдүүлээд аавна гэл ингээл байнга. Ер нь бол хүч шийдэмгийн зан чанар маш их таалагдсан. Нэгдүгээр даалгавар дээр ялагдсан. Тэгээд би багийнхаа гişэдээ хэлсэн. Бас хараа зовоод хэрэггүй. Цаана хоёр даалгавар байгаа. Тэн дээр хэдүүлээ зөв тоглолтоо хийчихье гэдэг. За энэ хөргөл маань болохоор ерөөсөө л тийм ирчүүч. Ерөөсөө л зогсохгүй яг л нэг Монгол одоо нэг баатар хайтал ерөөсөө би ингээл одоо бид нар чи хаяа нэг үздэг хаяа өөрсдөө оролцдог хэсгүүд байгаа байхгүй. Тэнгүүд яг ингээл бусдайгаа үзэнгүүд яг хувь хүмүүсийнх нь яг ингээл
одоо яг хамт даалгавар биелүүлж байхдаа мэддэгдээгүй зүйлүүд нь хажуугаас нь харангууд мэддэгдэг тийм. Тэнгүүд маш тийм хүчрхийг дайчин тийм их хөргөл маань бол. Мөстэй давж байгаа, мархиер талаар явж байгаа ч гэдэг юм уу тэгээд Ортоос нөгөө мөрөндөө хүчээсээ бодоод асуудлаа тэгээд шууд үзүүлсэн. За лавг очир маань бол ерөөсөө л тийм уян налархаа маш их зарчимч аливаа зүйлд одоо ингээд нөгөө юмд хандахдаа маш тийм нөгөө хянуур ханддаг. Тэгээд аливаа зүйлийг хийхдээ маш нэм байдаг. Тэгээд тийм нэг уян налархаа одоо спортын одоо өөрийнх нь төрлийнх нь тийм агуулгах юм уу те. Тэг талаа хоёр тамирч яг намайг дөөрөө надтай адилхан хийчих гэсэн тэгээд илүү өртөө хэлтэй болж байгаа. Дайчин чанар нэмэгдэж байгаа. За бид чинь анх эндээс явахдаа нөгөө 8 үлээ явсан. Тэгээ нөгөө тэмцээнд оролцоод дундаас нь одоо бэртэл гарах юм бол одоо ийм юм асуудал гарах юм бол одоо ингээд орлон юутай ингээд одоо сэлгээний тамирчтай гэж бид чинь анх 8 үлээ хөдлөө. Тэгээд манай лав гэрэл цэцгэлээ хоёр маань ерөөсөө л ингээл одоо бид чинь ингээл нөгөө даалгавар руугаа явуулал гол нь тэр хоёрын маань нөгөө яг хамт даалгаварт явуулахгүйсэн. Тэгэл нөгөө даалгаварт явуулаад нөгөө бид нар чи хоолнд ороод за яасан манайх яасан үстэй гэл нөгөө манайх ингэ шүү тгий шүү тэгэл нөгөө өглөө ингээл босмосоо юм уурч за өнөөдөр амжилт шүү гэл амар тийм нөгөө нэг ер нь ихчүүч сэтгэлийн тийм нөгөө нэг тийм өгчээсэн. Netflix-ээр Азийн шилдэг 8 орны өрсөлдөөнийг та бүхэн үзэж Монгол багаа дэмжээрэй.